Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хандивар ардчлалын ордон барьж ардчлалын үзэл санааг дэлгэрүүлнэ гэж байсан энэхүү үзүүчийн нурааж шинээр ордон барихаар болсон. Тэгвэл энэхүү ордны хизээний газрыг нь зараад өөр компани мэдлж шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Тэгээ манай намын байр яагаад байдгүй юм бэ гэж би намын жирийн гишүүнүүдэд асуумаар. Өмнө намын дарга хийжсэн улсаас асуумаар. Бид асуух хэрэгтэй. Тэгээ намын байрын цугласан мөнгө төрөг яасан? Ардчилсан намын даргын сунгаагаар хамгийн олон гишүүдийн санал авсан Эрдэнэ намын дарга болсон. Эрдэнэ намын дарга болсноос хойш ардчилсан намын үйл ажиллагааг энэхүү хуучнаар шонхор таавар буюу ардчлалын өргөө гэж нэрийг нь солиод энд үйл ажиллагаа явуулахар болж байна. Мэдээлэл яваад байна л та. Энэ та одоо ажиллаа аваад үе чинь ямар шуухан байдалтай. Яг одоогоор бол ажлаа албасаар аваагүй байна. Нөгөөдөр Ардчилсан намын 7 дугаар их хурлаар албасаар одоо ёслогдоод ингээд тамга тэмдэг хүлээж авнаа. За тэгээд энэний дараа намын одоо үйл ажиллагаа санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг одоо үзэж танилцсан. Одоо энэний дараа л одоо бүх юм тодорхой болно доо. Гишүүдээс янз бүрийн асуултууд гарч ирсэн, сан шүүмжлүүд гарч ирсэн тийм. Энэтэй холбоотой асуудлуудыг мэдээж одоо бас энэ ажил хүлээж авч байгаа үр хариуцлага хүлээж байгаа нь бол шалгаад өгтөө. Ардчилсан намын үйл ажиллагааг шонхор тааварт буюу нэрийг нь сольж ардчлалын өргөө болгон өөрчилж байгаа энэхүү замгагт хийх болсон шалтгааныг зарим ардчилсан намын гишүүд түрээсийн мөнгийг нь итгэж байна гэх яриа гараад байгаа юм а. Харин шинээр сонгогдсон намын дарга энэ түрээсийн мөнгийг нь төлөхгүй үнгүүгээр үйл ажиллагаа явуулах зэгцлэх үүднээс энд нүүлгсэн гэж хэлж байна. Тэгээ бодит байдлыг бол газар дээр шийдээд явах хэрэгтэй. Ер нь бол одоо нам бол яг аль бисны байр бол байхгүй байгаа. Намын үйл ажиллагаа хэвээ явуулах нөхцөлийг бол энэ төрөнд хангах хэрэгтэй. Энэ тал дээр л одоо хамгийн түрүүнд арга хэмжээ авна да. Өнөөдөр зөвхөн шонхор таавар дээр одоо Ардчилсан намын төв байрыг шилжүүлэх асуудал бол яригдж байна. Төлөвлөж байна. Ингээд энэ одоогоор л эцэслэн шийдэгдээгүй төлөвлөсөн хэмжээнд яригдж байгаа асуудлууд да. Энэ бол хин нэгэн Эрдэнэ одоо өмч хөрөнгөтэй холбоотой шинэ өнөөдөр Монголын Ардчилсан намын үйл ажиллагаа хэвээ явах нөхцөлийг одоо хангах тэр эрх үүрэг байгаа хүний хувьд шийдэж байгаа асуудлаа. Өөр одоо яг ийм орчинд ийм одоо нөхцөл хангасан тийм байр савыг бол олоход бол бэрхэлтэй. Тэгвэл 1-р сарын 26-нд цоодол тэргүүтээ Ардчилсан намын Ахмад барьцаанууд мэдээлэл хийж 2013 оны 10-р сарын 4-ний өдөр нууц гэрээгээр Ардчилсан намын байрын газрыг 7 тэрбум төгрөгөөр зарсан гэх мэдээллийг өгсөн. Тэгэхээр он цагийн хувьд Ардчилсан намын даргаад ажиллаж байсан алтан үеийн үетэй таарч байна. Ер нь цаашдаа бол Ардчилсан намын төв байрыг шийдэх бол зайлшгүй шаардлага бий. Тэгээд тэр учраас тэр болтол бас цаг хугацаа хөрөнгө мөнгө шаарддаг учраас эхний ээлжинд ямарчсан одоо намын одоо төв байрыг шилжүүлж намын одоо хэв үйл ажиллагаа хангах ажлыг бол энэ төрөөр шийдэх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр тун удахгүй Ардчилсан намын байрны газрыг зарсан уу зараагүй юу гэх дүлэн тэгтгэнэ.